За өдрийн минь та бүхэндээ энэ өдрийн минь хүргэе. Өнөөдрийн сэдэв бол мэдээж 4-р сарын ерхий төлөв байдлыг үзэх болно. За би нэмэлтээр сар болгоны төлөв дээр астрологийн булан оруулж байхаар шийдсэн. За мэдээж эхлээд бүгдээрээ эдгээр 3 сонголтуудаас тэрнээс өмнө юу вэ гэхээр астрологийн булнаас сонссны дараагаар 1, 2, 3 дахь сонголтуудынхаа группийн таарад мэрэг уншлагуудаа оруулаад явчих болно. Тийм болохоор бичлэгэнд маань баг зэрэг эдит орсон. Энэ астрологийн зурхайн хувьд бол 4-р сарын ерхий төлөв ямар хувь байх хувь те анхаар зүйлсүүд юу байх вэ гэдэг талаар оруулж өгсөн байгаа. За үүнийг тавтаа сууж тухлан сонссныхан дараагаар та бүхэн маань группүүдийн сонголтыг үзээд явчаарай. За мэдээж уламжлалсараа 3 бүлгээс эхлэх болно. Эхний дугаар нь энэ байна. За энэ бол миний хэрэгэлдэг пендулум байна. Дуужин зүүн мэр төлөвт ашигладаг. Нэг дугаар нь энэ байх болно. За 2 дугаар нь энэ түүхий усан болор. За энийг сонгосон байх болно. 2 дугаар юм байна. За 3 дугаар нь энэ лабораторид чөлөө байна. За энэ маань 3 дугаарын сонголт болно. 3 дугаар бүлгийн сонголт болно. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд надтай холбогдох Facebook, Instagram хаягууд болон миний онлайн дэлгүүрийн линкүүд гарчны доорх заасан сум буюу description box дээр байрлсан байгаа. За тэгээд тийшээгээ ороод надтай холбогдож болно, мэдээлэл авч болно. За тэгээд ерөөдөө би дандаа хэлдэг тийм ээ. Ерөөсөө тийм стресстэй шаардлагагүй. Зүн бэлгтэй найдаад гүнзгий амьсгаа авч агаад бичлэгээ зогсоож агаад бүгдээрээ та нар маань сонголтоо хийхэд болно шүү. За 1 дугаар нь энэ, 2 дугаар нь, 3 дугаар. Одоо бүгдээрээ эхлээд астрологийн 6 4-р сарын ерхий төлөвөө үзцгээе. Дараа нь та бүхэн бүлгийн сонголтоо хийгээрэй. Түр баяртай. 4-р сарын астрологийн ерхий 6. 4-р сар таны амьдралд од иргэсийн хөдөлгөөнөөс шалтгаална тодорхой өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Тухайлбал буд гаригийн ухрах хөдөлгөөн санхүүгийн болон хувийн асуудлуудыг шийдвэрлэхэд таатай нөлөө үзүүлж магадгүй. Энэ үеэр зээл авах, өөр төлөх зэрэг банк санхүүтэй холбоотой бичиг цаасны ажлууд ихсэх хандлагатай байна. Мөн сэтгэл санаа тогтворгүй болж шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч болцшгүй тул тайван байж аливаад улс суртай хандлагыг зөвлөж байна. 4-р сард нар хэрэлтэлт болох бөгөөд энэ гэр бүлтэй холбоотой асуудлуудыг хөндөж хуучин харилцаанууд иргэн сөхөгдөх магадaltaй. Өмнө үерхэж байсан хүмүүс дахин холбоо барих, тэдэнтэй ярилцах шаардлага гарах боломжтой тул сэтгэл зүгээ бэлэн байлгаарай. Нэмж дуртахад энэ сард ажил, мэргэжил, карьертай холбоотой эерэг өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Шинэ боломжуудыг ашиглаж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаарай. Ерөнхийдөө 2025 оны 4-р сар нь санхүү, гэр бүл, ажил, мэргэжлийн талбарт тодорхой өөрчлөлтүүдийг авчрах тул альва бэлтгэлтэй байж боломжуудыг үр дүнтэй ашиглахыг хичээгээрэй. 4-р сард анхаарах зүйлс. Буд гаригийн ухрах хөдөлгөөн 4 сарын 1-ээс 25 хүртэл үргэлжилнэ. Санхүүгийн гинтийн эрсдэлээс сэргийлж томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Нар хэртэл 4 сарын 8-нд болно. Энэ үеэр гэр бүл, ойр дотны хүмүүстэй холбоотой асуудлууд сэдрэх магадaltaй тул харилцаандаа анхаарах хэрэгтэй. Хуучин асуудлууд дахин сөхөдөж магадгүй учраас сэтгэл зүгээ бэлэн байлгаарай. Эрүүл мэнд дархлаагаа дэмжих, удирдлын шинжтэй өвчлөөс сэргийлэх, ядаргаа, стресс зайлсхийх амралтаа зөв зохицуулах хэрэгтэй. Шийдвэр гаргахтаа болгоомжтой байх, яарсан сэтгэл хөдлөлтөө автаж хийсэн шийдвэрүүд хожим харамсал дагуулах магадaltaй. Гэрээ хилцэл хийхдээ бүх нөхцөлийг сайтар нэгтлэх хэрэгтэй. Ажил, мэргэжил, карьерт шинэ боломжууд гарч ирэх тул нээлттэй хандах, харилцаа холбоогоо өргөжүүл шинэ танилуудтай болох нь ирээдүйд тустай. Ерөнхийдөө энэ сар тайван байж альваад нэхүр хандах нь чухал юм аа. За 1 дугаарынхан маань таарад уншлахтаа тавтаа морил та бүхэн минь астрологоо үзсэн баг, астрологийн 6-гаа үзсэн баг гэж найдаа. За энэ хүү пендулумыг сонгосон байгаа 1 дугаарыг. 1-р группийн маань бүлгийн маань. За тэгэхээр ерөнхийдөө эхлээд бүгдээрээ та нарт хэлэх сахиусуудын өг зөвлөгөө юу байна гэдгийг үзээд хоёрт мэдээж би сар болгоны эрүүл мэндийг оролдог. Эрүүл мэнд ямар хөө байх вэ, анхаарах зүйлс юу байх вэ гэдгээс эхлээд дараа нь ажил, карьер, хайр, дуурал, мөнгө санхүү рүү орцгоё. За эхлээд сахиусуудын зөвлөгөө эрүүл мэнд. За 21
21 гэдэг дугаар байна. Энэ дээр болохоор энергийн төвшин гэдэг зүйл гарч ирж байна. За ээж prosperity harmony journey waiting decline execution the opposite. They waiting for welcome disclaim you are there's no need to overexert yourself, guard your energy to remain focused. It will pay off. It's clean, not an elevator. Right. За ерөөхдөө ойлгочлаа. Ингэж л анилаа. Ерөөхдөө бол хөгжил цэцэглэлт, эв зохицол, аялал, хүлээх, сахилга бад, хэтрүүлэх, эсрэг хүсдэг гэсэн хүзэр гарч ирж байгаа сахиусуудын. За тэгээ унших юм бол ингэж байна л да. Таны хүсэн хүлээсэн өдөр ирэх болно. Сахилга баттай бэ. Зорьсон зорилготой улам ойрцсоор байна. Хид их өөрийгөө зовоох хэрэггүй. Энерги хамгаалж төвлөрсөн хിവэр байгаарай гинэ. Тэгээ эцэст нь үр дүнгээ өгөх бол энэ бол цахилгаан шат биш өгсөх авиралт юм а гэж хэлж байна л да. Not an elevator ride, trust in you. Өөртөө итгээрэй гэж байна л да. Гэсэн хүчээр бууж байна. Тэгэхээр та нар маань ерөөхдөө энэ сарын хувьд бол юу байх вэ гэхээр хөгжил цэцгэлэлтээр анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хувь хүнийгээ хөгжилтээр анхаарах хэрэгтэй гэсэн үг юм байна. Тэгээд ерөөхдөө хэтрүүлэх гэдгийг хараад альва зүйлийг хэтрүүлж хийхгүй яг балансын бариараа гэсэн утгыг илэрхийлж байна л да. Тэгээ энерги хамгаалаарай гэдэг үг нь бас хармони буюу эв зохицолтой би давхар холбоотой гэж бодож байна. Тэгэхээр альва хүмүүстэй ч юм уу ямар нэгэн байдлаар ам зөрөхгүй байж тэ илүү төвийг сагдаг ч юм уу өөрхөн тэгж энерги хадгалж байвал ер нь бол зүгээр гэж хэлж байна. Тэгээд эцсийн эцэд бол одоо утахгүй баг зэрэг хүлээх гэдэг зүйл гарч иж байгаа байхгүй. Тэгээд сахилга баттай хүлээж те удахгүй хүсэн хүлээсэн өдөр чинь ирнэ гэж сахиусууд хэлж байна. Ямар нэгэн зүйлийг төлөвлөж хүсэж мөрөөдж исэн бол одоо энэ сартаа буюу удахгүй биелнэ гэсэн үг те. Ямар нэгэн байдлаар за гадагшаа авахад виз нь хүлээжсэн бол гардаг ч юм уу те. Эсвэл ямар нэгэн албан тушаал томилолтыг удаан хугацаанд хүлээсэн бол тэр нь биелдэг ч юм уу. Ер нь бол нэлээд урт хугацааны турш ч юм уу те. Ингээд хэдэн сарын турш ч юм уу төлөвлөж байсан хүлээж байсан ямар нэгэн зүйл ажил карьер мөнгө санхүү бизнес өрөвч байж болно. Тэр зүйл нь энэ сартаа ерөөхдөө тэр биелэн хүссэн хүлээжсэн өдөрчин ирнэ гэж байна. Гагцгүй жоохон хүлээгээд сахилга баттай байгаад төвчээргүй байдал гарахгүй шиг сахилга баттай байгаарэ гэсэн сахиусуудын зөвлөгөө юм аа. Тэгээд өөртөө итгэх юм бол удахгүй те удахгүй зорж авах зүйлдээ хүрнэ гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгээд 21 ямар нэгэн байдлаар утга учиртай магадгүй эдгээр зүйл нь 4 дугаар сарын 21-нд болно. Эсвэл хэд оны дараа ч юм уу те 21 цагт ч болдго юм уу. Тэгээ янз бүрийн байдлаар тодорхой хэмжээр 21 гэдэг дугаар дээр бас анхаарлаа хандуулаарай гэж зөвлөмөр байна. За сахиусууд ийм зөвлөгөө өгч байна. За эрүүл мэндэд болохоор Empress хүзэр гарч иж байна. Уул нь бол энэ гайгүй сайн карт бууж илээ л та эрүүл мэндээр. Гэхдээ одоо юу гэсэн мэхээ бие махбодын сэргэлт идэргэлтийг илэрхийлдэг хүзэр байхгүй бас мэдээж жирэмслэлтийг илэрхийлдэг те нөхөн үржийн эрүүл мэндтэй холбоотой бас хүзэр байна л да. Тэгэхээр хэрэг та нар маань энэ сард хүүхдэд ер нь бол хүүхдтэй болохыг төлөвлөж байсан бол энэ сартаа хүүхдтэй болсон мэдээ сонсон эсвэл өөрийгөө хүүхдтэй болсноо мэдгч байд юм уу те иймэрхүү зүйл бас байх боломжтой гэж байна. Гэтэ нөгөө нэг бас ер нь бол тэгээд одоо юу хэмтэй бас за ер нь тэгээд хүүхдтэй болох төлөвлөж байгаа бол энэ хүү карт маань аюу эрэг карт шүү. Хүүхдтэй болно гэсэн үг. Гэтэ одоо бас нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр эрүү идэхгүй байдалтай байгаад хитрхийг залхуураад байх юм бол биеийн жин нэмэхэд хүргэж болцшгүй гэж харагдж байна. Тэгэхээр хооллолт, дасгал хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй. Бас нөгөө эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлуудыг бас энэ хүүхэд маань илэрхийлдэг. Тэгэхээр дааврын тэнцэхгүй байдал ч юм уу те ингээд сарын тэмдгийн мөчлөг алдагдах гэх мэтлэн асуудлууд бас үүсч магадгүй болохоор за эмэгтэйчүүдийн тийм асуудлуудтай эрүүл мэндээр та нар маань анхаараарай. Тэгээд тийм болохоор харин дасгал хөдөлгөөн, хооллолт гэдэг дээрээ бас амьдралын идэвхтэй байдал дээр анхаарал өгөөрэй. Тэгэх юм бол нэг тийм амар өвдөж хавдаад байх ч юм уу тийм асуудлууд байхгүй. Энэ сар бол өнгөрөхнэ. За эрүүл мэндийн хувьд бол ерхийдөө юм байна. За тэгэхээр би эхлээд ажил карьераас шууд эхлэе гэж бодож ил та. Тэгээ өмнө нь бол ажилтай болон ажилгүй ажил хайж байгаа гэж хоёр тусад нь хувааж үздэг байсан. Одоо би нийтэд нь хараад тал талаас нь ойлгомжтой тайлбарлаад өгөх болно чадлаараа. За тэгэхээр 4 дугаар сард нэг дугаар их юм ажил карьер, мөнгө санхүү
ямар хөө байх вэ гэдгийг харъя. Яах үзрээсээ хойлоодгий. Чия. Чия тохо. Дахиад эмпресс үзэр бууж шүү. Тэгж над нэмэлтээр за эхлээд би нэмэлтээр Oracle картнаас зөвлөгөөх үзэр татаад тэгээд та бүхэндээ тайлбарт хэлж өгье. Дэшлүүлээд юм. Сахиусууд минь зөвлөгөө өгч хайрлаа. Чааны дугаараар өгөх зөвлөгөө юу вэ? Ажил карьер юм уу? Санхүү дээр wellness гэж хүчээр буужиж байна. Дахиад мониторинг гарч ирж байна. За миний хараад байгаагаар энэ сарда бол нэг жоох асуудлуудтай байхаар харж байна л да. Нэг дугаарх маань зарим нэг нь ер нь бол нэлээд бүр ажилласаа гарах шахахаар харагдаж байна. Юу вэ гэхээр чи хэдий хүсээгүй ч гэсэндээ хитрхи ажлын ачаалал болон дээрс нь ингээд дарамт шахалт ихтэй байгаа болохоор зарим хүмүүсийн маань хувьд бол ажилласаа гарах шийдвэр гаргана. Энэ нь бол одоо удирдлагуудаас нэг тавиад байгаа шийдвэр бол биш. Чиний захирал ч юм уу удирдлагуудаас гэхээсээ илүү чиний өөрийн хүслээр гарахаар шийдвэр хүрнэ гэж хараад байл. Яг л хитрхи их ачаалттай ажилдаг, дээрс нь цалин нөхцөлийн хувьд хангалтгүй байдаг. Дээрс нь нэмээд хил ам ихтэйдэг, ажлын байрны дарамт байдаг юм уу. Тэ үүнийг төсөөлөхгүй улмаас ер нь бол ажилласаа гарсан дээрээ гэж үзнэ. Хоёр талтай. Заримийнх нь хувьд бол тэсгэн болоод ерөөсөө ажилласаа гарсан дээр гэж үзэх бол зарим нь яаж хийж байгаа тухайн үед ингээд бүр ажилласаа гармаар байсан ч гэсэндээ одоо шүд 100 одоо тэмцэн гэж ярьдаг шүү дээ. Үүний үр дүнд ажил дээр амжилт гаргахаар харагдж байна. Захирлаасаа урамшуул магтаал аав те цалингаа нэмэгдүүлэх юм уу, цалингийн урамшуул бас авч магадгүй харагдж байна. Дахиж энэ эмпресс хүзэр элбэг дэлбэг байдлын хүзэр гарч ирж байна. Тэгэхээр энэ сарда бол цалингаа ахиулж чадсан санхүүхэн байдлын асуудлуудаа шийдэж чадна гэж харагдж байна. Түрүү миний эрүүл мэндийн холбоотой хэлснээр бол дасгал хөдөлгөөнд анхаар гэж хэлсэн. Энд дээр бас нэг жимд яваарай. Би одоо ингээд нөрс гэдэг чинь сэргээгээрээ асуудалтай байхгүй. Тэгээд өгч чадлаа нэмэгдүүлээрээ тэгээд амьдралын эрүүл хэм маягийг бүтээ гэж бас зөвлөж байна. За тэгээд мөнгөний мод гэдэг үзэр дээр мөрөөдөлчин удахгүй биелэлтэй болноо. Чи удаах хугацаанд хүсч байсан зүйл авах болноо. Тэгээд чинэлэг байдалд enjoy гэдэг чинь одоо зугаатай байгаараа хөвгчлөлтэй байгаараа чинэлэг амьдралд гэсэн утгатай л та. Тэгэхээр хэрв та нар бүр тэсгээ болоод энэ ажлаасаа гарыг гэж бодож байгаа бол жоохон төвчээд үзвэл энэ сарда амжилт гаргана уу? Захирлаасаа магтаал авна. Бүр зарим нэг нь магадгүй тушаал дахиж магадгүй харагдаад байна. Өөрөө гайгүй удирд галтны тушаал дэрсэн. Эсвэл ядчил одоогийн байгаа албан байгууллагад ажилладаг хүмүүс мань бол тэ нэг ажил карьер дээр нэг алхам тушаал ахихтэй эсвэл цалингийн урамшуул авах ч юм уу золтой нэг байдлаар ерөөхдөө айгүй тийм гайгүй амжилт гаргахаар харж жоохон бүсээ чангалчвал гэж сахиусуд бол зөвлөж байна. Тэгэхээр ажилласаа бүр гарьяа дахиж тэсгүүнэ гэж бодож байгаа хүмүүс маань хэдэн хоног төвчээд үзвэл энэ сарда маш их ирээд үр дүнтэй байхаар харагдаж шүү гэж хэлж байна. За тэгээ хуваараа бас юм мэддэг бас хүмүүс маань байж болно. Тэгээ ерөөд ингээд ойлгоод авчгаа тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн асуудалтай ч юм уу хийж байгаа бизнесээ болоод эсвэл өөр юм хийдэг юм уу эсвэл гадагшаа явдаг юм уу гэж бодож байсан бол те гадаад руу явах виз бас сургалж байгаа хүмүүс маань үүнийг үзэж авал гадаад руу явнаа. Тэгээд санаа зовлтгүй тэнд очлоо гэхэд илүү одоо тодорхой хэмжээгээр ажил төрөл гадагшаа ажиллах сурахаар явах сонирхолтой хүмүүс маань бол явнаа. Амжилттай ажилд орчин, амжилттай сургуультай
сураад явахаар харагдчихин шүү гэдгийг хэлье. Тэгээд за заримынх нь хувьд бол хуваарай юм хийж байгаа бол тэ ингээд эндээсээ боловол яг шинэ ажил бас орохоор шийдэж болно. Эсвэл шинэ бизнес төлөвлөж болно. Дахиж өөр зүйл хийхийг төлөвлөвөл одоо жишээ нь одоо чи хувц зардаг байсан бол одоо би зүгээр шаалд нөгөө хувц зардаг байсан бол илүү гоо сайхны бүтээгдэхүүн ордог ч юм уу. Шал өөр одоо хийж дассан дадал болсон зүйлээс солиод үзэх юм бол бас илүү амжилттай мөнгө санхүү дээр нэлээд асуудалтай байсан бол санхүү байдал чи огцом сайжрах төлөвтэй 4-р сар харагдчихжээ шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд хэсэг хугацаанд ажилгүй байсан хүмүүсийн хувьд гэвэл асуудал ахгүй. Энэ сартаа бол ерөөхдөө ажилд орчхоор харагдчихэна. Нэг тийм асуудал байхгүй харагдчихжээ шүү. Тэгэхээр ингээд нэг хэсэгт ажилгүй байгаад мөнгө санхүүгийн асуудалтай байсан бол тэ энэ сартаа та нарын мэн мөнгө санхүүгийн байдал чинь нэлээд гайгүй дээрт нь гэж хүзэр дээр бууж байна. За санаа зовнил төгшөөрүүд их бас байгаа харагдаад байна л да. За тийм ээ. Тэгээд сэтгэл хөдлөлөө ингэж айгүйхт ингэж төгшөөтэй байж байгаа орд ингэж идэвхтэй байгаа дасал хөдлөө хийгээд эрүүл амьдралын хэв маягийг баримтлах юм бол илүү ажил дээр ирч хүчтэй байхтай хандлагатай байж шүү. Тэгэхээр бас өөртөө давхар анхаарад хоол дасал хөдлөө амралт дээрээ бас анхаарад явчих хэрэгтэй. Дандаа л ажил гэдтэй ингэж өөртөө цаг зав зарцуулж чадахгүй бол ядраад өрхтөө унтаж чадахгүй хүний хувьд сэтгэл зүйн хувьд ч гэсэн бас юм айгүй тогтворгүй болж ирдэг гэдгийг хараарай. За тэгж харагдаж байна. За өөр юу вэ? Дотор гэсэн юм байна уу? Төрүүлж байгаарай. За ерөөдөө тэгж харагдаж шүү те. За тэгээд ер нь бол хэлсэн байгаа ажилласаа гарах гэдэг хүмүүс минь бол жоохон төвчээд үүсэх юм бол амжилттай болно. Гэтэ үнэхээр хүсэхгүй бол гарсан ч асуудал байхгүй те. Илүү одоогийн ажилласаа бүр дахиж төвчгүй жоохон төвчээд надад тушаал амлсан ч бай, мөнгө санхүүгийн цалингийн нэмэгдүүлэх гэж амлсан ч бай, би энэхүү газараасаа явна гэж байгаа бол явсан ч асуудалгүй гэсэн. Дараагийн ажиллаа бол олчин илүү сэтгэл санааны хувьд илүү тайван байх төлөвтэй гэж харагдаж байна. Тэгэхээр хүн хүний сонголтоос шалтгаалаад би иймэрхүү талаас нь бол аль болох ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ. За одоо хайр сэтгэлээс эхлэе гэж бодлоо. За синглчүүдээс эхэлт юм уу? За эхлээ синглчүүд маань энэ сард хостой болох нь уу, яах нь уу гэдгийг хараад дараа нь хосын харилцаатай хүмүүс руугаа оръё. За энэ сарын төлөвийг харахад бол зарим нэг астрологоор харахад бол заримын хувьд X-үүд нь бас амьдрал нь гарч магадaltaй гэж буужсан. Та нар өөрсдөө астрологийн 6-аагаа булангаа сонссон байх гэж найдаа. Гэхдээ одоо бүгдээрээ группийн уншлагыг таарахтаар илүү дэлгэрүүлж детальчж харъя. За нэг дугаар их нэмээ 4-р сард синглчүүд минь хайр дурлалын хувьд ямар хөө байх вэ? Энэ түрүүн яг 6 дээр хэлсэнчлэн шиг харагдаж байна л да. Хэрүү одоо нэг хэсэг нөхрөөсөө эхнэрээсээ тэгээд хосоос найз залуу найз охноосоо ингээд салаад нэг хэсэг хугацаанд юм уу магадгүй удаан хугацаанд сингл явсан хүмүүсийн мань хувьд бол X-ний эргэж амьдралд нь гарч ирэхээр харагдаж энэ хуучин нөхөртөө ч юм тэгээ их нартайгаа буцаж эргэж эвлэх шинжтэй харагдаж байна л да. Бид чанд бол одоо буцаж энэ хүнийг амьдралтаа оруулж хүлээж авах уу эсвэл тэр чигээрээ сингл хийвэрээ нэг хэсэг явах уу гэдэг сонголттой учрах л да. Яагаад тэгэхээр өнгөрсөнд одоо чиний X чинь гарч энэ сард гарч ирэх X юу нь бол айгуу хоёрын харилцаа тийм токсик хортой тэн айгуу асуудалтай хэрүүл уралтай ч бид юм нэлээд хэцүү хүн байсан байна. Тэгээд ямар ч чиний амьдралд эргэж гарч ирээ чамтай буцаж харилцаагаа сэргийх саналыг бол тавина. Чиний хувьд бол ер нь бол ширүүхэн зөрүүдэлсэн шинжтэй байхаар байна. Гэхдээ одоо энэ хүнтэй ахиж нийлж ахиж зовсноос ерөөсөө ингээд ганц би амьдралаараа ингээд тайван амьдрсан дээрээ нэг хэсэгтэй гэж
үүсгэх нь. За тэгээ энэ дундаасаа үр хүүхдүүдтэй хүмүүсийн минь хувьд бол сингл явсан гэсэндээ буцаж хүүхдүүдэд бодоод ялангуяа гэр бүлийн харилцаатай хүмүүсийн экс нөхөр эхнэр нь буцаж ирэхэд бол ерөөхдөө бол үр хүүхдүүдэд бодоод ерөөхдөө нэг удаадаа боломж өгөөд үзэх шинжтэй харагдаж байна. За яа зүгээр яг хоорондоо үр хүүхд гэр бүлийн харилцаагүй хосуудын минь хувьд бол тэ нэг нийлэхгүй байх шинжтэй л харагдаж байна л да. Үгүй энэ хүн одоо нэгэн л айгүй токсик байсан юм чинь одоо энэ амьдралаасаа үлдэх үе тэ хөөе намайг бүр одоо өмнө яаж гомдоосон тэ бадуу чамаас өнгөрсөн чиний экс чинь одоо sorry чамаа хуурсан байж бол эсвэл хитрхи гадуур дотор одоо ууж идэж зугаацаад найз нөхдөд цагийг өнгөрөөгөөд чам цаг зав зарцуулдагч байсан юм уу тэ нарийн цэнгийн дуртай шоун дуртай арх дарсны хэрэглээ өндөртэй хүн бас би залуу ч юм экс ч юм байсан байж магадгүй. Тийм болохоор чи ахиж алдаагаа давтахыг хүсэхгүй, токсик харилцаагаа өөрчлөхийг хүсэхгүй болохоор та нар маань бол сингл байхаа шийдэн заримх нь хувьд бол үр хүүхдүүдэд бодоод нэг 4 сард нэг боломж өгөөд үзэн гэж харагдаж байна. За тэгээд эксүүд нь гарч ихээр харагдж байна синглчүүдийн маань хувьд бол огт ямар нэгэн эксгүй хүмүүс маань байгаа бол хоёр хүч сонголттой нүүртүүлэх магадaltaй чамайг сонирхсан хоёрын хоёр эрэгтэй хүн гарч ирэх хандлагатай харагдаж шүү. Тэгэхээр чиний хувьд бол яг алийг сонгоход бол амаргүй байх нь гэсэн хоёулаа таалагдаад ч юм уу тийм болохоор огт эксгүй синглчүүдийн минь хувьд бол хэнийг сонгохыг мэдэхгүй байсараа 4 дугаар сар маань дуусах шинжтэй харагдаж байна. Тэгэхдээ яг ийм албан ёсны хосын харилцаанд бол орохгүй ч юмартаач тэ хоёр хүнтэй харилцах холбоо тогтооно гэж харагдж байна. Гэхдээ ингээд синглчүүд маань ерөөхдөө за ингээд энэ гарчсан хоёр залуу ч юм хоёр эмэгтэй гэдэг. За байгаа байдлыг ажиглаад цаг хугацаа өнгөрсөй дараагаар албархан шийдвэр гаргая. Тэр болтол нь ерөөхдөө ганцаараа явж л байда гэсэн шийдвэрт хүрэхээр гэхдээ хоёулантай холбоотой байгаад хаяа уулзаал контактлаад байх жишээтэй байна л да. Гадуур хоолнд ордог ч юм уу болзоонд явах тиймэрхүү зүйлсүүд бол байна. Чамд бол таалагдана. Тэгтээ энэ нэг харилцаанд их яарахгүй шинжтэй байхаар харагдаж байна. Синглчүүдийн маань хувьд бол 4 дугаар сард энэ ч нэг тийм муу биш ээ. Юу альва харилцаанд бас хит яараа шийдвэр гаргахгүй байх нь зөв гэж би бодож байна. За тэгээд синглчүүдийн маань хувьд бол ийм байна. За энэ дэр баг хосоо X за одоо хосын харилцаа гарыг. Хосын харилцаанд бас нэг юм хостой хүмүүс байна. Бас үүнийг бас үзэж болох юм. Нэг салаа дуудаагүй ч юм уу. Харилцаач асуудалтай байсан бол буцаж гарч ирнэ. За гэхдээ одоо нэг дугаарх маань хувьд бол хосын харилцаатай хүмүүсийн маань хайр дурлалын 4 дугаар сарын төлөв ямар хөө байх вэ гэдгийг харъя. Хүзэрсээ хойлоодох юм. Окей. Би өөр хүзэр энийг ашиглая гэж шийдлээ. Зүгээр хатдаг. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийн минь хувьд бол гэр бүлийн ч юм уу хосын харилцаа жоохон адармаатай байна л да. Харилцаагаа дуусгах болох уу, тэсээд үлдэх үү гэдэг сонголтон дээр гацсан байхаар харагдаад байна. Яг сална гэж хэлгээд хэцүү. За заримийнх нь хувьд бол ингээд үнэхээр хоёрын харилцаа чинь болж бүтэхгүй болохоор салах шийдвэр гаргах эсвэл чиний хос чинь чамтай ингээд таарч тохирохгүй байнга хоёр ойрхон маргалдаад байгаа болохоор чамаас холдон явахаар шийдвэр гаргадаг нэг тийм жоохон онцгүй зүйл бол харамсалтай нь харагдаж байна.
Ялангуяа энэ хүү зүйлэн 4-р сарын 100-нд ч болдго юм уу да. Тэгээ яг 100% сална гэж хэлэхэд хэцүүч нэг салахчгүй, нийлэхчгүй юм гацаанд орсон харилцаатай байхаар 4-р сар болох харагдаж байна. Ерөөхдөө хосууд маань юм айгүй тийм хэрүүл маргаан зөрчилтэй өнгөтэй ангуулмаас ер нь бол салъя гэж шийдвэр гаргаа зарим нь бүр цуг амьдарчсан бол гэрээсээ яваад өгдөг ч юм уу те. Тэгсэн мөртлөө ингээд бүр ингээ алга болчихгүй шиг чамтай ингээ холбогдоод байдаг ч юм уу. Ялангуяа өөр хүүхдтэй хүмүүс бол буцаж хаяа нэг чамаас саллаа гэд гэрээс явсансан хүүхдүүдээ харж уулзах гэж ирээдтэй ингээд яг харилцаа чинь 100% дуусгуур болсон гэж хэлэхэд хэцүү байхад хэцүү нэг иймэрхүү юм. Завсрын сонин миний хэрэгтэй харилцаатай болохоор харагдчихэ л да. За заримийнх нь хувьд бол чи өөрөө бас байж болно те ингээд одоогийн харилцаатай нөхрөөс найз залуугаас ч майгүй тийм ингээд ерөөсөө үзэл бодол нийлэхгүй болохоор зүгээр ингээд болтгийм уу да яваад өгдөм үү да гэдэг эргэлзээн дээр байна. Зарим нь бүр салчиж магадгүй харагдаж байна шулуух хэлэхэд бол нэг дуугарх юм энэ хувьд бол уулын хоёр биенийгээ ойлгоод тисэд үлдэх юм бол айгүй тийм тохирох хосууд байгаа байхгүй юу? Зарим зүйл дээр санаа оноо нийлцдэг те гар нийлдэг ч гэх юм уу тийм хосууд байдаг штэ ажил карьер цугтаа бизнес хийдэг ч юм уу ер нь бол аливаа зүйлийг хийгээд төлөвлөхөөр айгүй тийм гар нийлдэг байх хандлагатай хосууд харагдаад байгаа маа. За тэгээд харамсалтай нэг бол бүр харилцаа чинь дуусгар болно эсвэл нэг юм нилээн салангаа алдаад яах ихээ шийдэж чадахгүй байсаар л 4-р сар дуусгнэ нийлхүү салахгүй гэдэг тал дээр ингээд нэг юм ойлгомжгүй нэг юм харилцаан дээр л байхаар харагдаад байна да харамсалтай юм байгаад байна. Тэгээд 4-р сард бол заримын харилцаа бүр дуусах болохоор заримын нь яг ч салахгүйтэй ингээд за чамаас салъя хоёлоо болиё гэж хэлсэн мөртлөө ингээд яг ингээд хоорондоо холбоотой ч гэдэг юм уу уулзаад байд яг ч ингээд 100% бүр ингээд хоёр бинийгээ царайга харахгүй байхгүй нэг тийм 4-р сарыг бол энэ хосын харилцаан дээр би бол олж харж байна. За тэгэхээр ийм адармаатай хүмүүстэй за тийм дээр би нэмэлтээр яах ёстой вэ? Нэмэлтээр л oracle тавьж тодорхойлох empty гэдэг хоосон гэдэг үзэр gaаж ич байна л да. The truth is that you simply don't feel fulfilled. It's worth the wait to find your happiness. За өөрөө чинь хувьд бол үнэн гэвэл шитээ ингээ одоогийн харилцаа чинь юу л чамайг бүрэн дүүрэн аз жаргалтай байлгаж чадахгүй байна. Тэгээ it's worth to wait to find your happiness. За одоо аз жаргалаа хайхыг to wait to find за үнэхээр тэ жинхэнэ аз жаргалаа хайх нь үн цэнтэй зүйл юм аа тий. Хүлээгээд зааж it's worth to wait to find your happiness гэдэг чинь тийм. Тийм өөрийнхөө аз жаргалаа хайж олохын тулд хүлээх нь үн цэнтэй зүйл юм аа гэж хэлж байна. Тэгээ ганцаараа буюу you feel like you are also чи одоо энэ харилцаан дээр хосын харилцаан дээр ч юм уу чи хамаг бүхэл өөрөөрөө байдаг чинь бүхэл зүрх сэтгэлээ зориулаад байгаа харагдаж байна. Гэхдээ энэ зүйл чинь одоо үрд үргэлжлэхгүй л гэж хэлж байна л да. Юу гэхээр тэгэхээр энэ бол ер нь зөвлөгөө юм байна. Одоогийн хоёрын хосын харилцаа чинь ингээл жил бүх сэтгэлээ зориулдаг гэдэг жил хамаг зүйлээ зориулдаг юм шиг санагдаад байж болно. Гэхдээ ийм хөө хоёрын хоорондох юм үйл ойлголцол чи үрд үргэлжлэхгүй гэж хэлж байна. За тэгэхээр ингээд яг бүр салах шийдвэрлэлт хүрээг болт ингээд та нарын маань харилцаа бас эргэж удахгүй сэргэнэ. 4-р сард арай биш гэж магадгүй. Гэхдээ ерөөхдөө бас сэргэн гэж байна. Тэгээд хоосон мэдрэмж аваад байгаа бол өөрөө аз жаргалыг хайж олох хэрэгтэй гэсэн зөвлөгөөнүүд бол энэ дээр бол гарч ирж байна. За тэгээд заримынхны хувьд бол төр хийсэнтэй харилцаа бол ингээд дуусгаар болчих واخ. Заримынхны хувьд бол арайч нэг салчихгүй юм нэг динжигнээд үлдэх шинжтэй байна. За ингээд 4-р сарын эрхийг төлөө нэг дугаарынхын нэг маань таарат уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За 2-дугаар группийг сонгосон 2-дугаараа сонгосон хүмүүс маань таараад уншлагадаа тавтай морил энэ усан болрыг сонгосон байх учиртай.
За тэгэхээр энэ сард та бүхэндээ хэлэх санхүүсүүдийн зөвлөгөө болон эрүүл мэндийг эхлээд харцгаая. Дараа нь тэгээд ажил, карьер, хайр дурлал гээд бүгдийг детальчилж харах болно. 0606 commitment буюу амлалт гэдэг хөзөр гарч ирж байна. За энэ болохоор үнэнч байдал, хариуцлага, үнэн, хайр, гэрэл, сүнслэг, ертөнц, өсөлт, шийдэл гэсэн агуулгатай байна. За унших бол applying honesty and light daily is fast track to creating peace and this motion open up for best idea. Өдөр бүр үнэнч байдал, гэрэл гээгээтэй амьдралыг хэрэгжүүлэх нь амар амгалан утга учиртай амьдралыг бий болгох хурдан зам юм а гэж хэлж байна л да. Comfort. Үннээ хэлж мэдрэмжээ тогтмол илэрхийлж санаа зовнилоо тайлаараа өөрийгөө нэ учир нь хамгийн сайн зүйл хараахан ирээгүй байна гинэ. За тэгэхээр ихэвчлэн бол хамгийн сайхан зүйлийг авчиръя гэж бодож ивэл дээ ингээд ямар нэгэн зүйлд амжилт гаргахын асуудлуудын шийдлийг олъё гэж бодож ивэл жишээ нь хайр дурлал, хосын харилцаанд ч юм эсвэл хүн хоорондын харилцаа, албан байгууллага хамт олон найз нөхдөдтэйгээ ч юм уу асуудалтай харилцаатай байгаа бол өөрлөж үнэндээ хэлж өөрийнхөө юу мэдэрч байгаагаа хэлээд ерөө санаа зовнилгүйгээр бүр илэрхийлээрэй л гэж. Тэгэх юм бол ерөөдөө гарц гаргалгаа асуудлууд нь шийдэгдээд явчихнаа гэж хэлж байна. Тийм болохоор энэ loyalty буюу үнэнч байдал, хариуцлагатай байдал гэж үнэн гэж гарч ирж байгаа юм л да. Тэгээд ер нь бол тэгээд за хамгийн сайхан зүйлд харах хэрэг байна гэж. Гэтэ удахгүй ирнэ гэж хэлээд миний мэдэрснээр бол энэ сарын 6-нд ч юм уу те тодорхой хэмжээр 6 гэдэг 0606 гэдэгт утга учиртай ямар нэгэн байдлаар мөх санхүүгийн байдалтай удаах хугацаанд хүлээжсэн төлөвлөж исэн зүйлс байгаа бол эсвэл хайр дурлал дээр ч юм уу тэгээд ямар нэгэн зүйл нэлээд удаах хугацаанд ч юм уу хүлээж байгаа бол за энэ сартаа бол ерөөхдөө ирэх магадлал өндөр байна шүү гэдгийг бол савсууд ерөөхдөө хэлэх гээд байна. За эрүүл мэндийг харъя. За magician гэдэг хөзөр гарч ирж байна эрүүл мэндэд. Тэгэхээр таны дотор хүч чадал өөрийгөө эмчлэх, тэнцвэржүүлэх нөөц болцоо байгааг энэхүү хөзөр маань харуулж байгаа юм. Magician бол бүхэл нөөц болцоо байдгийг харуулдаг хөзөрлөлтэй шийдтэн гэдэг хөзөр. Тэгээд стресс бүхэн талаа тайлахын тулд бясалгал хийх, бичих, ямар нэгэн зүйл бичдэг юм, өдрийн тэмдэглэл хөдөлдөг юм уу, эсвэл зохиол бичдэг юм уу, бас янз бүрийн урлаг сонирхох гэх мэт зүйлс чамд бол тус болж болно, танд бол тус болно гэж бас хэлж байна. Идэвхтэй амьдралын хэм маяг, дасгал хөдөлгөөн чухал, эрч хүчээ зөв чиглүүлэхгүй бол стресстэй ядрах магадaltaй байна. Хит их ачаал авахгүй байж амрах цаг гаргах хэрэгтэй. Тэгэхээр ихэдөө бол ажиллаад амжуулаад амрах цаг гаргаад 7 нотоо ядаж 1-2 удаа ч юм уу дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл амьдрах буюу хооллолтон дээр анхаараарай. Тэгэх юм бол нэг айхтар энэ сарын хувьд бол өвдөж хавдаад байх зүйл, онцгой ноцтой зүйл гарахгүй харагдаж байна. Ихэдөө эрүүл мэндийн хувьд бол гайгүй. Гол нь нөгөө стресс маш их ихтэй байгаа. Стрессээс болж янз янзын л биеийнхаа өөрчлөлт орох ч юм уу өвдөх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээр анхаараарай гэж сахиусууд маань бол зөвлөж шүү. За тэгээд ажил карьерийг харъя. Өмнө бол би тусад нь хардаг байсан бол ажилтай болон ажилгүй хүмүүсийг тусад нь хардаг. Улсынуудад нэгтгэж хараад тал талаас нь ерөөхдөө санаа зовлтгүй нэлээд ойлгомжтой тайлбарлаад гаргалгааг нь гаргаад хүчих болохоор. За тэгэхээр 4-р сар та бүхний минь ажил, карьер, мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. Астрологийн 6-гаа бас заавалжгүй үзээрэй. Эхлэл оруулахдаа би астрологийн талаар ярьсан баа. 4-р сарын астрологи ерхий 6 орсон байгаа шүү. Бас тэрийгээ давхар үзээд тарот мэрэгтэйгээ цуг хольж ойлгоод явчаарай. Гац гаргалгаа гаргаад явчаарай. Яах ч аргагүй амралт хэрэгтэй гэж дахиж энэ тарот үзэлтээр ажил карьерийн хувьчсан гарч ирээд байгаа юм аа.
За тэгээд энэ сард юу нь бол тодорхой хэмжээ мөнгө санхүү дээр ч юм уу хүсэж хүлээж байгаа зүйл чинь биелээ гэж хэлсэн бол энэ дээр 9 аяга маань бас нотлох харуулж байгаа юм. Тийм. Юу болоод байна? Окей. За одоогийн байдлаар ажил төрөлгүй байгаа хүмүүс маань бол 4 дугаар сард асуудалгүй. Ажилд орчноо. Гайгүй боломжийн ажил, нэлээд боломжийн ажил. Чанд бүр одоо ер нь бол нэлээд гайгүй өндөр цалинтай ажилд орно. Эсвэл та нар маань мөнгө санхүүгийн асуудалтай, зарим хүмүүс зээлсэн мөнгө өгөхгүй байсан бол өөр зээлээ та нар төлнө. Заримын нь хувьд найз нөхдөөс ямар нэгэн хүнээс тэгээ санхүүгийн тусламж хүсэж байгаа бол энэ сардаа тэр санхүүгийн тусламжаа аавна гэж харагдаад байна. Яг го бизнес хийх гээд илүү нэмэлт мөнгө хэрэгтэй үр зээлээ төлөх юм эсвэл те нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатай болоод хүн амтнаас мөнгө санхүүгийн тусламж хүсэж байгаа бол бас тэр талаараа бэлэх зүйл байна. Энийг бол нэлээд хэсэг хугацаанд хүлээсэн бол яг тэр материалын эд баялагч нь одоо материалын хүсэл чинь 4-р сард бэлгээр харагдаж байна. За тэгээ заримынхаа хувьд бол ер нь бол нэлээд тууштай тогтвортой ажил хөдөлмөрөө хийгээд хуваараа бизнес ч байна, алан байгуулагч байна ингээд айгүй тууштай хөдөлмөрлөх хүмүүс маань харагдаж байна. Тэгээ сахиус төрөн бас энэ дээр бас эрүүл мэндээр зөвлөсөн шиг энэ дээр бас зөвлөж байна. Хит их ядрахгүйгээр хаяажсан амралт аваа. Тэрхий өөрөө шахаж ажиллаулаад маш их ядарсан стресс маань. За зарим нь яг үнэхээр ингээд өш ихтэй ч юм уу мөнгө төгрөг бодогдоод те банкны зээл мэйл бодогдоод ингээд нойр хүрэхгүй ажил ядарсан ч ажиллахаас өөр аргагүй байж болно энэ сарда. Гэхдээ энэ сардаа бол та бүхний маань санхүүгийн асуудлууд бол тодорхой хэмжээгээр би хэлий шийдчихээр харагч. За өнгөх зөвлөгөө юу вэ? За. Энэ гарахгүй. Бодоогүй хаа сайн их үзэр суусан энэ гарахгүй. Тэгээ. За өнгөх зөвлөгөө юу вэ? 2 дугаар хэлээс өсөж. Зөвлөж. Sweet success буюу амттай амжилт гэж гарч иж байна. Тэгээд хүссэн зүйл авах чинь тийм ч асуудал үүсэхгүй. Хэцүү байхгүй болохоор цаг хугацааг сайхан хөвчлөлтөд өнгөрөөгөөрэй гэж юм. Чи хүссэн зүйлээ get what you want буюу хүссэн зүйлээ аавна гэдэг нь түрүүний яг миний хэлсэнтэй ингээд агаар нэгтээ аваад мөнгө санхүүгийн тусламж хүсэж ирсэн бол аавна ажил төрөлх ажилласан хүмүүс мань ажил төрөлтэй болно те санхүү мөнгөний асуудлуудаа шийдэхээр сар харагдаж байна. Ерөнхийдөө бол нар гэсэн өдрүүд үргэлжлэх нэ амжилттай байх нь байна. Өнгөрсөн сард санхүү мөнгө ажил карьер мөнгө санхүүгийн стресс зүүд байсан бол 4-р сарда энэ илүү дээрд нь гайгүй тэгшээ болно гэж харагдаж байна. Санхүүгийн асуудлууд ч удахгүй цэгцэрнэ. Үр зээл аврахтай хүмүүс мөн авир авлага аавн эсвэл та нарын тэндээс те түүнээс санхүүгийн тусламж хүссэн бол эсвэл банкнаас зээл хүссэн бол тэрийг авдаг ч гэдэг юм. Ингэснээр санхүүгийн асуудал чинь шийдэгдэж чиний хүсэх хүлээжсэн зүйлүүд чинь шийдэгснээр чи яг л нар мэдээж жаргалтай байна гэж энэ дээр бол бууж ин. Гэхдээ яг ч аргагүй үнэхээр заримын хувьд бол тэгээд мөнгө бодохоор аюул хичнээн хадгалсан ч ингээд мотор шиг ингээд ажиллахаас өөр аргагүй байгаадаа харагдаж байна. За тэгээд одоогийн байдлаар тоцсон ажил төрөлтэй хүмүүсийн маань хувьд бол магадгүй цалингийн урамшуул авч юм уу эсвэл хуваараа бизнес хийдэг хүмүүс нь бол энэ сардаа санхүүгийн ашиг орлого бас нэмэгдэх төлөвтэй харагдаж байна. За та нар маний газар нэлээд удаан ажилласан өөр шин зүйл турших гэж байгаа бол одоо та нар хангалттай туршлагатай болохоор бэлэн болсон харагдж байна. Хүсэж байгаа ажил дээрээ ч юм уу гэрээ хэлцээр тэгээ юу гэдэг нэ тэрэн дээрээ бол энэ сарда бол хүсэлчин биелэн амжилт гаргана гэж бууж байна. Ажил төлөвлөгөө хүмүүсийг бол хэлсэн те. Ажил төрөлтөө босноо санхүүгийн асуудлууд шийдэж чинь нэлээд гайгүй өндөр цалинтай ч юм ямар ч санаа чинь нийцэн ажил төрөлт орч чадхаар харагдаж байна. 4-р сард ерөөхдөө их сайхан бууж байна. Тийм болохоор амттай амжилт гэдэг хүзэр гарч ирээд байгаа маа. Хүссэн зүйлээ авах чинь тийм ч асуудалтай байхгүй сараа гэж бууж байна. За баяр хүргэе да өөр юу гэж хэлэх вэ? Ийм байна. За одоо тэгэхээр мөнгө санхүү ажил карьерийн хувьд 2 дугаарынхны маань хувьд бол ийм байлаа. Одоо за синглчүүдийн хайр дурлалын ерхий төлөвийг харъя. Хостой болох нь уу? Яахаар байна? Тийм ээ. Харцгаая. Okay. Yeah.
Ягц чим 2 дугаарыг маань хүсвэл 1-р бүлгийг бас үзэж болно синглчүүд маань. Эсвэл 1-р бүлгийг юу үзэж болно. Ямарваа нэгэн байлаа тэндээс бас нэмэлт мэдээлэл олох боломжтой шүү. Яг бол төстэй энергиуд буугаад байгаа юм л та. Тэгэхээр magician гэдэг өдөр бас давхар гарч иж байна. За ингэ энэ жил энэ сартаа бол тийм ер нь бол өөрийнх нь нэлээд гайгүй заяаныхаа нийжил болгонтойгоо учирч байх гэж харагдаад байна. Учраад нэг удаагүй хосын харилцаатай болно. Ер нь бол заяаныхаа нийжилтэйгээ учрах эсвэл нэлээд удаан хугацааны тогтвортой харилцаатай байх болно заримынх нь хувьд. Тэгээд заримынх нь хувьд гэвэл одоо хуучин X-нтэй өнгөрсөн чамайг хуурж мэхэлж гомдоож исэн X нь одоо бас буцаж гарч ирж сингл байсан бол нэг хэсэгтээ сингл байсан бол харилцаа чинь буцаж нийлэх боломж бүрдэнэ. Тэгтээ хэрүүл уруул нэг айхтар хийгээд үнэхээр чи гомцсон бол те ингээд яг уу салахад бас нэг асуудал байхгүй л та ингээд magician хүзэрдээр харахад бол бүх зүйл чиний шийдвэрээс шалтгаална гэж бууж л да. Чи хүсвэл сална, хүсвэл нийлнэ гэсэн. Ялангуяа X-үдээ хүлээж байгаа синглчүүд минь байвал X-н гараад ирэхээр харж ин буцаж нийлэх боломж байна гэж харагдлаа. Буцаж нийлүүл яг нэг хэсэг хоёр уулзаад очих зүг болохгүй хэрүүл маргаан зөрчилтэй үүсэх боловч эвлэснээр чиний хувьд бол маш аз жаргалтай байхаар харагдж байна. За удаан хугацаанд ч юм уу сингл явсан эмэгтэйчүүд маань бол тэ ингээд тодорхой юм дээр илүү өөрхөн ажил карьер гоо сайхандаа анхаарал явж исэн байгаа бол энэ сартаа багтаад юу нэлээд найз залуутай болох эсвэл найзхтай болох ч юм уу доктортой харилцаатай болох хүн гарч ирнэ гэж харагдаж байна. Гагцхөө. Гэхдээ энэ яг бүгдэнд нь биш заяа. Гэхдээ тоор дөнгөж уулзаад эхлэнгүүтээ за тэр хүн чинь чамаас өөр хүнтэй давхар харилцаатай байдаг ч юм уу болцоотой байхыг ч юм уу мэдээд хоёрын дунд санал зөрчилдөг зүйл гарах боловч одоо саяхан миний түрүү хэлсэн бол magician хүзрээр харагдвал те хүсвэл энэ харилцаагаа болох юм бол чиний гарт байна. Чи энэ харилцаагаа за нэг удаа уучлж өшөөгөөд те X нь ч байсан юм билүү мэдэхгүй шүү дээ. Эсвэл дөнгөж уулзсан болохоор яг бас сонголттой нээлттэй байх сонирхолтой хүмүүс байдаг да нэг дөнгөж нэг сингл бахтай эхний нэг сар болцохдоо ч гэдэг юм уу те ямар нэгэн хүнтэй тийм ирчүүд бас эмгтээчүүд байдаг. Тэр утгаар нь яг нэг ууж ухаанаар уучлахгүйгаа за энэ залуутай ч юм уу эмгтээтэй ингээд цаашдаа харилцаагаа өргөжлүүлэх гэвэл бас болно. Ерөөсөө шийдвэрийг чиний гарт байна. Нөгөө хүний чинь гарт биш чиний гарт байна шүү сонголт гэдгийг бол анхаараарай. За иймэрхүү зүйлүүд бол синглчүүдийн маань хувьд бол харагч чинь. Тэгээд нэг дугаарыг та нар байж байгаа нэмэлт мэдээлэл авах бах үзээрэй гэж зөвлөе. Яг ч их төстэй бууж байгаа харагдж байна. За иймэрхүү сар синглчүүдийн маань хувьд бол үргэлжлэх нэ. За одоо хосын харилцаатай хүмүүсийн маань 4-р сарын ерхий төлөв ямар хөө байх вэ гэдгийг харъя. За энэ үзэр харна. Аюу X-үд гарч ирэх магадaltaй гэж энэ 4-р сарын астрологийн зурхаа дээр бас би ярьжсэн байгаа. За астрологоос сонсоорой. Бас эндээс бас нэмэлт мэдээллүүд олж авна шүү. Сар болгон ер нь бол астрологийн булантай болъё гэж бодож энэ ерхий төлөвийг оруулахтаа эхлээд астрологийн зурхаа төлөв оруулаад дараа нь таратор үзэхээр шийдсэн байгаа. Дараа саруудаас бас тэгээд явчих бах боломжоор гэж хараад байна. За 2 дугаар минь хувьд энэ сарын хосын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын ерхий төлөв ямар хөө байх вэ? Дахиад magician үзээр зэрж байна. Oh my god, čo to je? Ер нь бол хосын харилцаатай хүмүүс мэнтэй ингээд цаашдаа хоёрын харилцаа чинь нэлээд гайгүй өргөжлөх боломжтой ч гэсэн боломжийг ашиглахыг
өсөхгүй байх магадaltaй харагдаж байна зарим хүмүүсийн хувьд ингээд бид хоёр ууланд болж бүтээд байгаа юм шиг боловч асуудалтай болохоор ерөөсөө энэ харилцаагаа дуусгах юм уу да гэдэг шийдвэрт хүрэхээр харагдаад байна. Чамайг хуурсан гомдоосон ч юм уу зүрх сэтгэлийг чинь нэлээд шахлуулсан болохоор чи салах шийдвэрт хүрээд илүү сингл байж өөртөө өөрийгөө хайрлах юм өөрхөн ажил карьер мөнгө санхүү дээр л анхаарах төлөвтэй байна. Заримынх нь хувьд бол заримынх нь хувьд бол хосын харилцаа чинь ингээд хичнээн асуудалтай байсан ч энэ сардаа дуусах болно. Нэг юм хоёр талтай. Зарим сална, зарим нь дуусах болно гэж харагдаж байна. Тэгээд ерхэд бол итгэл найдвараа алдахгүй боломжийг ашиглаад хосын харилцаан дээрээ чадвар чинээгээрээ хүчин чармаалт гаргавал салахгүй байх боломжтой. За миний нэг дахиад тодрууллаа. За энэ хүчрээр хараад гэдэг гэж харагдчихгүй. Дэлгэн нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна. За энэ хосын хүмүүсийн харилцаа юм байх вэ? Ингэж болох байхгүй. Би чамд өссөн зүйлийг чинь өгч чадаагүй бүтлгүүдсэн гэдэг мэдээлэл үзэн гаж ирж байна. Runner дахиж зүтгэх хүсэхгүй байна. Indecisive буюу шийдвэргүй зүйл. Миний гаргасан шийдвэр чамаа гомдоосныг мэдэж байна гэж. Тэгэхээр ерөөсөө бол чи хостойгоо байхдаа энэ харилцаан дээр ерөөсөө болж бүтгүй юм байна. Би бүх зүрх сэтгэлээ зориулаад дахиж төвчж чадахгүй юм байна гэж бодоод заримынх нь хувьд бол ерөөхдөө асуудалтайгаа нүүртүүлээд дахиж цогтойг хүсэхгүй байгаад шийдвэргүй алхамтай байсан ч яг чаргуу хоёр талтай гараад байна. Зарим нь харилцаагаа дуусгар болгон зарим нь харилцаан дээр яаж иж аваад тунж үлдэн гэж харагдаад байна. Тэгснээр зовлон дуусгар болно гэж харагдаад байна. Боломж байгаа гэсэндээ хинтээсээ хичээхгүй. Ялангуяа чи нэг бас ингэ залхаад одоо бүр ингэ дандаа л асуудалд ингэ орооцлоо өсөхгүй те нэг юм адармаатай зүрх сэтгэлийн чинь юм шахлуулсан харилцаагаа өөрчлүүлэх хүсэхгүй улмаас ингэ салчвал миний зовлон дуусна гэд салах шийдвэр гаргана гэж харагдаж байна. За. Энэ дээр тэгэж 10 сэлмийн тодорлоо байна. Юу нэг ихэнх 50-аас дээш сал шийдвэр гарах гэдэг. Зарим нь бол харилцаагаа бас салахгүй байж болно. Ерөөдөө мажишин үзэл төр бол дахиад л яг энэ хүү харилцааг одоо сал нийлэх нь чиний гарт чиний шийдвэртэй л байна. Салсан ч болно, нийлсэн ч болно бүх зүйл чамаас шалтгаална гэдэг зүйл бол гарч ирээд байгаа маа. За салангаа алдаа заримынх нь хувьд салгуу байх уу гэж бодсон ч хостойгоо харилцаагаа авч үлдэхээ шийдэх нь байна. Нэг 50-аас дээш шулах байлгад бол ер нь салах шийдвэртэй өмнөж байна. Хэцүү зүрх сэтгэл нь шархалсан ч гэсэндээ заримынх нь хувьд бол ингээд асуудлуудаа тодорхой хэмжээгээр зэгцлээд итгэл найдвараа тээснээр харилцаанд эерэг үр дүн гаргахаар гэж харагдаж байна. Could be заримынх нь хувьд сал шийдвэр гаргасан нь нэг бол чи өөр хүн зүрх сэтгэлтэй босноор хэрэг өөр хүн зүрх сэтгэлтэй болсон хүмүүс байгаа бол сална. За ямар нэгэн өөр хүнлэнгийн хүн байхгүй зүгээр л асуудал хосын харилцаанд хэцүү байсан бол харилцаан дээр тунж үлднэ гэж харагдаж байна. Нэг бол чи эсвэл нөгөө хүн чинь те өөр хүнтэй араар тавьдаг ч юм уу ингээд чамайг маш их зүрх сэтгэлийг чинь шархлуулсан болохоор чи өшөөж чадахгүй бол мас сална гэж заримын хувьд бол харагдаад байна. За заримын хувьд бол яг тийм хүндлэнгийн этгээд байхгүй харилцаа бол ер нь бол гайваад тэгээд тунж үлдээд ерөөдөө ярилцаад те ингээд бас найз нөхөд гэр бүлийнхаа хүмүүсээсээ ч юм уу зөвлөгөө аваад сэтгэл зүйчдэр ч юм уу зөвлөгөө авсны үндсэн дээр хосын харилцаа салахгүй байхаар тунж үлдэнэ гэж харагдаж байна. За жоох юм ярихтай давтан ярьсан бол уучлаарай. Тэгээд
хаяа чи бас нөгөө шууд хүзрөө гарч юм уу шууд гэрлийн хурд гарч юм уу секундын дотор бас мэдрэхэд хэцүү байдаг шүү те хэд секунд ч юм хэдэн минут бол хэрэг болдог байгаа шүү хүзрөө тайлбарлахын тулд. За ингээд үүгээр та бүхний минь 2 дугаархны таарад уншлага үүгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За 3 дугаарынхын минь таарад уншлага даан тавтай морил. За энэ хүү лабораторид чулууг сонгосон 3 дугаар бүлгийн маань. За тэгэхээр эхлэлийн өмнө астрологийн 4 сарын хураангуй зурхаа орсон байгаа. Тэрийгээ заавал үзээрэй. Бас тэндээс нэмэлт мэдээлэл авч болно гэдгийг хэлгээд таатай байна. За сахиусуудын зөвлөгөө юу вэ гэдгийг үзээд эрүүл мэндийг үзээд дараа нь мэдээж хайр дурлал, ажил, карьер, мөнгө санхүү гэж детальчилж харнаа. За эхлээд сахиусуудын зөвлөгөөс эхлэе. 20 ямар нэгэн утгатай энэ тоон дээр бас анхаарал 20 цаг 20 минутанд ямар нэгэн зүйл тохиолдож болно. Онцгой зүйл. Тэгээ эсвэл 20-ны өдөр ч юм уу. Compassion буюу өрөвч сэтгэл гэдэг хүзэр гарч иржээ. Mercy буюу өшөөл, diplomati, potential, чадамж, үйлчлэх, сэргэлт, дасан зохицох чадвар, шинжлэлт гэдэг хүзэр гарч ирсэн байна. За уншвал it is a confirmation that you are за юм юм байна. Энэ бол таны таамаглал ба итгэл үнэмшил зөв гэдгийг баталж буйн тохио юм гинэ. Өөрийнхөө авьяас бэлгийг хөгжүүлснээ дэлхийн ертөнцид болон чиний халаасанд ашигтай нэмэртэй гэж байна. Чиний хармаанд те. Бусдад өөрчлөхөд бэлэн бай. Таны чадамж асар их юм гэж байна. За ямар нэгэн байдлаар хэрэг олон нийтдүүдэд харьцдаг үйлчлэгээний ажил хийж байгаа бол те илүү одоо сэтгэлээсээ ханддаг ч юм уу те тэгсэн мөртлөө нэлээд дипломат одоо харьцаатай баг зэргийн одоо заахтай байхыг бол зөвлөж байна. Энд дээр бас дахиад сервис буюу үйлчлэг гэдэг хүзэр гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд бас нэлээд тийм олон нийтэд харьцдаг үйлчлэгээний ажил хийдэг бас хүмүүс байх боломжтой юм а. Тэгээ өөрөө чинь бол чадамд ажил мэргэжлийн хувь чадамж чинь асар их байх сар бол харагдаж байна. Энэ сартаа. Тэгээд өөрөө чинь таамаглаж байсан, итгэж үнэмшиж бодож байсан зүйлүүд чинь одоо ямар нэгэн ажил карьер, хувийн амьдралтай ч юм нэг бодож байсан бодол бол өөрөө чинь зөв гэдгийн дохио юм шүү гинэ. Таны зэн бэлэг бодол чинь одоо худлаа яриаггүй байна гэсэн утгыг бол сахиусууд маань илэрхийлж байгаа харагдаж. Тийм болохоор өөрийнхөө авьяасыг, зэн бэлгийг, тэ ажлын одоо тэ чадамжийг ч юм уу илүү хөгжүүлснээр одоо мэдээж таны дэлхийн ертөнцид болон одоо халаасан ч ашигтай гэж your pockets гэж байгаа байхгүй хармат чи гэж илүү их ашиг орлого бол мөнгө төгрөг олоход нэмэртэй шүү. Илүү нэмэр болно гэсэн утгыг бол сахиусууд маань илэрхийлж байна. Гэхдээ энэ дээр яг хөтэ бас өрөвч сэтгэл илүү илдэг байх ч гэдэг юм иймэрхүү зан характер дээр бас анхаарал төвчүүл бүр сайн гэж хэлж байгаа маа. 5 сава буюу 5 of Wands гарч ирсэн байна эрүүл мэндийн хувьд. За тэгэхээр энэ бол их стресс ихтэй байгаа хүмүүсийг хэлж байна л да. Одоо эсвэл одоо удахгүй ирээд ч юм энэ сартаатай нэлээ ингээд ойрын үед сэтгэл зүйн дарамттай стресстэй байж магадгүй харагдаад байна. Энэ таны бие мах бодод нөлөөлж ядаргаа сүлдаа тийм нойр гүдэл зэрэг шинж тэмдэг илэрч болно. Дархлаа сурлах эсрэлтэй байна. Тэгээ бие хүчний ачаал эсвэл спорт эсвэл гинтийн ослоос болгоомжлолтой тэгээд хитрхийх өөргөө айгүйх ядраад найд дуртай байж өөрийгөө заавал туурна, заавал фитнест явна гэдэг ч юм гэж спортоор хичээлээ жимд яваад өөрийгөө ачаалаад байл бүү нүуний гал дээр тос нэмсэн хэрэг болно шүү гэж байгаа юм л та. Тэгээд стресстэй байна гэхээр гарч айгүйх уурандаа ч юм уу сайнгүй одоо зарим хүмүүс нэг стрессгээрээ боксинг мишок жим дээр очиж боксинг мишок сайн зогтөж юм нилээ хамаг хүчээрээ гүдэх ч юм уу те нэг юм зүйлүүдийг хийж хагаад өөрийгөө бэртээчүүл гэж бас сахиусууд сэрэмжлээд байгаа болохоор баг зэрэгтэй стресстэй бол уураа хийнаад аль болох тайвшрахын тулд бясалгал хийдэг юм уу те сэтгэл зүгөө яаж ижаа доктортой байлгаарай л гэж байна. Тэгээд энэс үүдээ сэтгэл зүйн докторгүй стресстэй байгаад их юм бол та ингээд нойргуудал ядаргаа тэгээ бие чинь суллаг гэх шинж тэмдгүүд илэрх шинжтэй шүү. За үүн дээрээ 3 дугаарх маань анхаарах нэ. За тэгэхээр ажил карьер дээр харцгаая. Ер нь бол тэгээ будын буцалт болж байгаа болохоор аюу хүмүүс стресст тэгэд тавуудах болон
Дээрээс нэг хуучин эксүүд ч юм өнгөрсөн дуусаагүй харилцаанууд нь гарч ирэх шинжтэй дөрөвдүгээр сар харагдсан. За энийг илүү астрологийн булан хамгийн эхлэлийн дараа дэм астрологи байгаа 6 хураангууд тэндээс бас үзэж болно шүү. Ер нь бол үзээрэй гэж зөвлөё. За өмнө би ажил карьерийг ажилтаа болон ажилгүй гэж тус нь хүзэр татдаг байсан бол энэ удаа би 6 хүзэр татаад тал талаас маш ойлгомжтой яриад өгье. Тийм болохоор санаа зовно гэлтгүй. За 4-р сард 3 дугаарынхын ажил карьер, мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. За 3 дугаар хэмээн 4-р сард. За би энэ дээр нэг зүйл хэлээд өгье. За төрүүлж байгаагаар би хэлээд. Зөвлөгөө ч юм уу нэмэлтээр Oracle хүзэр татаахыг тэгээд та бүхэндээ тайлбарлаж өгье. Гэтэ миний эндээс мэдэрснээр бол ерөөхдөө эхнэр нөхөр хоёроо ч юм уу хосууд те эсвэл гэр бүлийн хүмүүс хамаатан саднууд хамттарч нийлж бизнес хийх санаа төлөвтэй байгаа бол гэхдээ энэ бүтгүүлээгүй юу гэж санаа зовнод байгаа бол ерөөхдөө би хэлэхэд бол санаа зовнолтгүй хийгээд үзээрэй гэж зөвлөмөр ямарваа нэг бизнес эхлүүлэх хамтарч ажиллах юм те. Яг бол гайгүй мөнгө бууж байна. Гайгүй мөнгө энэ би Oracle хүзрөөрөө дахиж хараатгыг тэгж харагдчихвэн. Хуваар юм хийхээр бол чи ер нь бол өөрөө босс байхаа шийдэх нэ те. Өмнө ямар хүний дор ажилтдаг байсан бол энэ удаа хуваар юм хийж би даах шийдвэртэй хүрээд хурж байгаа бол ялангуяа анхлж төвж хийж эхлэх гэж байгаа. Тэгсэн мөртлөө ингэ санаа зовноод би ямар нэгэн туршлага авахгүй энэхүү бизнесмен амжилттай болох болов уу юу гэж санаа зовнох шинжтэй байна. Гэхдээ зүгээр хийгээд үз асуудалгүй харагдаж байна. Тодорхой хэмжээр амжилт гаргаж чадна. Oh my god, бизнес монитори мөнгөний мод болж шүү дээ. Чиний хүсэж байгаа мөрөөдөл чинь биелэлээ олноо. Чи хүссэн удаан хугацааны турш хүссэн зүйлээ авнаа. Тийм болохоор enjoy your world өөрийнхөө чинэлэг амьдралтаа аз жаргалтай байгаарай гэсэн үзэр бууж. Тэгэхээр ерөөсөө санаа зовнилтгүй. За одоогийн байдлаараа хуваараа бизнес хийдэг хүмүүс мэнт ямар нэг асуудалгүй байгаа бол энэ сартаа бол ерөөхдөө мөнгө санхүү ашиг орлогоо ахиулах шинжтэй байна. Хэрвээ албан байгууллагад ажилладаг бол тушаал дэвших магадлал өндөр харагдж байна. За цалингийн нэмэлт урамшуулч бас үнд багтана. Аль алийг авч магадгүй эсвэл аль нэгийг авна гэсэн зүйл бол харагдж байна. За тэгээд ерөөсөө хуваар юм хийхээ шийдсэн хүмүүс бол санаа зовлтгүй найз хүүхд хамаатан садны их нэртэйгээ төхөртөөгөө хийж байгаа бол энэ танд маш их мөнгөийг дагуулж байна. Мөнгө санхүүгийн байдал 3 дугаарынх минь хувьд бол ерөөхдөө аюу айтайхан бууж байна. Гацгүй жоохон санаа зовнил харагдаад байна. Битгий санаа зовоо бүх зүйл ард хоцорно гэж бууж байна. За тэгээд үнэхээр энэ түнд ажил төрөлгүй байгаа нэг хэсэг сар болсон хүмүүс надад ажиллуулах болов уу гэж бодоод байгаа бол зүгээр боломжийн ажилд орчин. Эсвэл нэг бол хүссэн ажилд орно. За чиний хүссэн ажил биш юм а гэхэд ерөөхдөө гайгүй мөнгө санхүү хүчин дээшлүүлэх юм эсвэл боломжийн цалингийн нөхцөлтэй ажилд 3 дугаар их юм орч чадна гэж харагдаж байна. Тэгэхээр санаа зовлтгүй. Бас энд найз нөхдийнхөө тусламжтайгаар бас ажлын байсан дээр бууж болно. Эсвэл нэг одоо хамаатан садан ч юм уу ингээд нэг яриулаа нэг гайгүй газар бас өөртөнтэй цалинтай газар ажилд оруулж өгөн. За шулах хууль юм бол жоох арын алгаар гэх юм уу те ингээд гайгүй ажлын мессен дээр тавигдчихаар зарим нь бол харагдчихээн шүү. За юм байна. Тэгэхээр мөнгө санхүү ажил карьерийн хувьд бол 3 дугаарх маань сайхан сар болж өнгөрөх нэ. Удаан хугацаанд төлсөн мөрөөдөл чинь биелээ олно гэж гоё бууж байна. За синглчүүд юм те 4-р сард хайр дурлалын төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харъя. За жаа холиотхий. За синглчүүд минь 3 дугаар бишээ 4 дугаар сард ямар хөө байх вэ хайр дурлалын төлөв байдал нь хостой болох нь уу яах вэ? Энэ нэлээд удаан хугацааны тогтвортой харилцаатай болохынтойгоо учир нь бүр гэр бүл болчих магадгүй юм байна. Гэхдээ энэ харилцаа чинь холын цайны харилцаа байх шинжтэй
байгаадаа харагдаж байна. Хэрвээ ингээд энэ сарда синглчүүд маань зарим нь ингээд онлайнаар интернетээр танилцсан ирээдүйд доктортой харилцалтай байгаа ирээдүйн нөхөр ирээдүйн эхнэр болох хүнтэйгээ холын зайны харилцаа болохоор заримдаа чи энэ харилцаанд итгэлгүй санаа зовмсон шинжтэй байх юм те магадгүй энэ маань гадаадд байдаг чи Монголд байдаг чи эсвэл чи гадаад тэр Монголд байж болно тийм хаа эсвэл хоёр өөр оронд байж болно. Тийм болохоор чи бас санаа зовноо цаанаа өөр хүнтэй болов уу те ингээд нэг л холын зайны алсын харилцаа юм чинь болж бүтэхгүй байхаа гэсэн санаа зовнил бол байгаад харагдж байна. Яг чаргагүй хуучин биш цоошин хайр дурлал цоошин хүмүүс амьдрал чинь гарч ирнэ сошиалар танилцсан гэж харагдаж байна. Болзооны аппликейшнаар танилцж магадгүй юм. За заримын хувьд бол заавалчгүй холын зайны байх албагүй Монголдо байгаа мөртлөө нөгөөх нь илүү хол хөдөө гадаа ажилтдаг байж болно шүү дээ. Тэгж байна. За заримын заавалчгүй хол зай байх албагүй ч иймэрхүү нэлээд тогтвортой харилцаатай байх хүнтэйгээ танилцаад магадгүй нэг доор сурдаг нэг сургуульд явдаг, нэг сургалтын хэмжээнд явдаг бас байх боломжтой гэж харагдж байна. Танилцаад эхэндээ харилцаач жоохон тодорхойгүй байх боловч магадгүй чамд өөр сонголт эсвэл тэр хүн чинь өөр сонголт байж болох боловч энэ төр зураг юм гэж харагдж байна. Шинэ халуухан одоо болцоо тий хоёр бинэгээр сэтгэл байгуулгаар ямар тач гайгүй хэсэг хугацаанд доктортой харилцаатай байх хүнтэйгээ уучрна. Заримын нь хувьд бол хэлсэн холын зайны харилцаа интернетээр танилцаа гэж харагдж байна. Гэхдээ санаа зовлтгүй бүр заримын нь хувьдтай ингээд эхнэр нөхөр болч гэр бүл болч сөүл мэдж болж магадгүй харилцаа болохоор эргэлзэгч юм уу санаа зовноод байх шаардлагагүйгээр нэг хэсэгтээ жоохон төвчээртэй байгаад яаруу шийдвэр бити гаргаарай гэж синглчүүдэд бол зөвлөхөөр байна. Тэгээд хамгийн сонирхолтой юм нь ялангуяа хол зайны харилцаатай биш хүмүүс бол танилцаад удаагүй маш хурд нэг гэрт ороод бүр хүүхдтэй болдог ч юм уу. Бүх зүйл айгүй хурдан өөрнөх шинжтэй харагдаад байна. За тэгээд энэ дундаас чамд эсвэл тэр чинь ч юм уу тодорхой хэмжээ бас уулздаг хүн байхыг үүсэхгүй харагдаж байна. Шинэхэн танилж явах хувьд эсвэл чамд те. Гэхдээ би нэлээд удаан хугацааны доктортой харилцаа харж байгаа болохоор энэ зүйлийг бол төр зургийн гэж би бол хараад байна. Тэгэхээр жоохон бэлчээртэй байх шаардлагатай шүү гэж зөвлөе. Юу өнө тухайн тургуу хэд уулзаад цаанаа өөр хүүхэнтэй юм байна гэж мэдэнгүүтээ ингээд харилцаагаа салгаад явах дөнгөж танилцаад хэдхэн уулзсан юм чи мэдээж тэр хүн сонголтоо нээлттэй байлгаад 2 3 хүнтэй зэрэг харилцах тохиолдол бол байдаг. Тэрийг бол ойлгох хэрэгтэй те. Тэгж яал аль сэтгэлтэй нь л одоо тунд шүүдэж үлддэг шүү дээ. Тийм ээ. За энэ дээр синглчүүд мань бол базрын анхаарал төвчээртэй байхад зөвлөе. За чамдаас өөрт чинь байж магадгүй өөр хүн байгаа болохоор алийг сонгохоо мэдгүй бас хэсэг явж магадгүй хүн хүнээсээ шалтгаалнаа. Тийм болохоор иймэрхүү олон талын имийг бол ярьж байгаа шүү гэдгийг ойлгоорой. За синглчүүдийн минь хувьд бол энерги нь 3-4 сарын төлөө иймэрхүү бож байна. За одоо хосын харилцаатай хүмүүсийн минь 4 сарын ерхий төлөв ямархуу байх вэ гэдгийг харъя. За 3 дугаар хэмээн хостой хүмүүсийн харилцаа 4-р сард ямар хөө байх вэ? Удаан хугацааны турш хүүхэд хүсэж байсан бол итгэл найдвараа алдаагүй чинь дэлхийн ертөнц үнэлхнэ. Хүүхэдтэй болохоор арж нэлээд удаан хугацаанд төлөвлөсөн бол энэ сартаа хүүхэдтэй болсон мэдээг сонсгоно вэ? Ялангуяа жирэмсэн болохыг хүсэн хүүхдтэй болохыг хүссэн хүмүүс маань бол за та хоёрын харилцаанд бол ямар нэгэн асуудлууд бол үнэхээр харагдахгүй байна. Сайхан бууж байна. Хосын харилцаа тогтвортой. Эсвэл нэг хэсэгтэй ингээд та хоёрын дунд одоо хүнлэнгийн гуурдчдгээд магадгүй хадмын талаас чинь юм уу орж ирсэн хамаатан садны зүгээс орж ирээд хэсэг харилцаа чинь асуудалтай байсан бол энэ сартаа бол хэвийн буцаж нэг хэсэгтэй холбоогүй ч юм уу нөхөрчин ихнэр чинь юм гихтэй гэж хондгоо ч юм уу эсвэл хэсэг юм хөндийдүү байгаад байсан харилцаа сэргэн гэж харагдаж байна. Асуудалтай байсан хосууд бол эргэж эвлэрнэ. Харилцаа хэвэн сайхан болно. Үр хүүхд төсчихсэн бол үр хүүхдүүдтэй болно гэж харагдаж байна. Гагцуу нэг жоохон за надад хитрхи их ажил ихтэй нэг бол чи эсвэл танаа хүн эсвэл тоо хоёулаа ч юм уу маш их ажил төрөх амжуулах хэрэгтэй болохоор нэг юм романтик харилцаа нэг жоохон дутмаг байх сар юм уу да гэж саадан дээр бол тийм харагдаж байна. Тэрнээс шайхтарч нэг юм харагдаж
Утгагүй л байна. За яаж харъя. За Oracle нэмэлтээр Oracle үзэр та тий. За хоёрт нэг юм зуршил ч юм эсвэл танаа хүн ч нэг юм зуршил байж боломжтой нэг юм хитрхи ааштай ч юм уу ингээд нэгдэнд тэр дадлаа чамаа гомдоод ч юм эсвэл заримдаа гэртээ чонхгүй ууж идээд алга болдог ч юм уу юм зуршилтай бол байдаг байж магадгүй. Өмнөөс бол хоёрын донд асуудал үүсчихсэн бол буцаж чам дээр уучлахгүй ирнэ. Эцэг хүн нөхөр хүнийхээ те эсвэл эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэнэ гэж харагдаж байна. Ялангуяа өөр хүүхдүүдэд ботсон ч тэр энэ зөв алхам гээд буцаад ирэх хэсэг асуудалтай байсан хүмүүс мэн бол гэж харагдаж байна. Тэгээд ерөөдөө бол хинтэйгээ энэ чинцүү байх хэрэгтэй гэж харагдаж байна. Юу гэхээр нэг нь одоо чи гэртээ байдаг те ингээд хүүхдээ харахаас өөр бид мөнгө олдог гэдэг ч юм нэг иймэрхүү зан чиний хамтрагчаас ч юм уу ирээд бас байж магадгүй сар харагдаж байна. Тэгээ энэнд болохоор одоо энэ хүний бас одоо нэг гин биш заанч гэх юм уу энэ жоо нэг дарангуусан тушаангуч юм шиг характертай нөхөртэй найз залуутай бас байж болно гэж харагдж байна л да. Тэгээд чиний хувьд болохоор яг л энэ тэнцүү байхыг хүсдэг те ингээд гэртээ хэрүү зарим хүмүүс мань ажилд үр хийдэг хүүхдээ хараад гэртээ байдаг бол тийм байх нь хамаагүй би хайр халамжийг хүсэж байна. Энэ тэнцүү эртгэж байдлыг хүсэж байна гэдэг иймэрхүү нэг жоохон маргаан зөрчилдөөн бол байна. Тэрнээс биш айхтар хосын харилцаан чи 4-р сард хэтрий сүрэг одоо үйл явдал бол өрнөхөөргөө харагдаж шүү. За тэгээд ерөөхдөө гайгүй л гэсэн үг те. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байгаа гэж найдаж байна гэд 3 дугаарын тараад дууншлагын мэрэг үгээр дуслаа таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа, баяртай.